Тэгээд нэгдүгээрт одоо ерөөсөө л энэ хүн одоо юу гэдэг намайг ингээ худлаа хийлээд хуураад тий намайг одоо хэцүү үед өөр одоо сонголт хийгээд хаяад явчих юм биш. Тэгээ хамгийн гол нь миний нөгөө ажил мэргэжлийг ойлгодог. Миний сэтгэл зүйг гоё амар амгалан байлгадаг. За тэгээ бүр номер 1 нь болохоор манай хүү аягүй сайн байсан байхгүй юу? Тэр ихтэй амар. Тэр бүр амар нөлөөсөн надад бүр хамгийн анх. Тэгээд аягүй хөрхөн эхлээд нөгөө ахна гэж ярьдаг гэсэн манай хүүч гэсэн хаахаа гэл тэгсэн чинь өөрөө аягүй хөрхөн манай хүнд тэгж хэлж байгаа байхгүй. Ингээ гуруулаа аягүй гоё аз жаргалтай ингээд ресторан ороод ингээ хоол мол захиалаад идэхээр ингээд зөөгч нь яг ингээ гэр бүлийн одоо аав ээж хүү гурав орж ирж ингэж ботсон чинь миний дүү юу итгий ингээ та надаас асуусан чинь тэр зөөгч ингээ гайхаад дүү гэсэн үү хүүхдэн биш юм бахтаа гэсэн юм бодолтой байсан гинэ. Тэрийг анзаараад тий өөрөө анзаараад гэтээ надад ерөөсөө тэрийг намайг байхад хэлээгүй зөвхөн яг автагаа бахтаа хойлоо бахтаа хэлсэн байгаа байхгүй. Тэгээ манай хүн бүр ингээ шоконд ороод юу гэж хариулахаа итгэсэн гэж байгаа байхгүй. Тэр нь нэг 2 жил нэлээ л дараа үерхэд 2 жилийн дараа. Тэнгүүтээ ингээд угаасаа одоо ингээ гэр бүл юм чинь би таныг ааваа гэж дуудмаар байна. Таач гэсэн намайг миний хүү гэж дуудаач гэдгсэн гэж байгаа байхгүй. Тэгээд нөгөөдөг чинь бүр өөрөө шоконд болчихсон. Би тэгээд нөгөө манай хүүг арил одоо манай хүнд тэгж хэлсэн гэд орой очсон чинь хэлж байгаа байхгүй. Харгил тийм яриад гэдгсэн чинь би бүр гайхаад нэр юм утлаа яриад чи эсвэл янз бүрийн тийм ярих тийм сэтэл өгснө үү гэдсэн чи юу ч өгөөгүй. Тэг ингээ хүмүүс айгу гайхаад ингээ тэрнээс өөрөө бас айгу санаа зовсон байгаа байхгүй зөөгч мөгчөөс. Тэгээд тэр нь бүр амар хүүхэн санагдаа. Тэгээ миний хүүд бас ааваа гэж мэдээж хэн болгоныг дуудахгүй шүү дээ. Ааваа гэж дуудах тэр хүсэл тэмүүллийн тэр гоё сэтгэлийн те төрүүлсэн байгаа гэдгийг те надад айгу хөрхөн санагдчихсэн.